Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өмнөх бичлэг маань дутуу орсон учраас энийг нөхөн хийж байгаа шүү. Өнөөдөр би өөртөө итгэх итгэл түүнийг яаж өөртөө бий болгох талаар ярилцъя гэж бодлоо. Өөртөө итгэх итгэл гэдэг бол хүний амьдралын маш чухал хэсэг бөгөөд энэ нь алхам бүрт нөлөөлж байдаг. Тэгээд энэ өөртөө итгэх итгэл нь болохоор бидэнд төрөлхөөс заяадаггүй бөгөөд ихэнхдээ суралцаж хөгжүүлж байж олж чаддаг. За тэгвэл бид мэдэнд гадуур явж хахад гоё сайхан биетэй, сайхан царай зүстэй, сайхан хувцаслан нийгмийн статус өндөртэй хүмүүс илүү өөртөө итгэлтэй байх нь илбэг байдаг тийм. Тэгвэл нийгмийн үнэлэмжийн дагуу сайхан гэж тоодогддог зүйлсийг тэд эзэмшдэг нь болохоор гоё сайхан бие, үзэсгэлэн гоо, брэнд хувцас, санхүүгийн доктортой байдал өндөр албан тушаал байж болдог. Үүнийг хүмүүс амжилт, үн цэний илэрхийлэл гэж хүлээж авдаг. Тиймээс бусдаас хүндлэл, анхаарал бас түүнийгээ дагаад итгэлтэй харагддаг. Гэхдээ энэ итгэл нь гүн доктортой биш байдаг. Яагаад гэвэл гадаад төрх бол хуурмаг өөрчлөгдөх боломжтой зүйл. Нийгмийн үнэлэмжийг дагаж өссөн итгэл нь би хөөрхөн, би тийм болохоор үн цэнтэй гэж бодоход хүргэдэг. Гэтэл нэг өдөр тэр хөөрхөн байдал алдагдвал итгэлч алдагддаг. Хэрвээ итгэл нь зөвхөн гадаад хүчин зүйлд тулгуурласан бол уламжлал өөрчлөгдөд хүмүүсийн хандлага өөр болоход тэр нь дотроосоо хоорсож шаналж эхэлдэг. Сэтгэл судлалын судалгаагаар сайхан дөрвтэй ч багаасаа зөвхөн гадаад үзмжээр үнэлэгдэж ирсэн хүмүүс нь илүү эмзэг, бусдын үнэлгээнд хэд мэдрэг байх хандлагатай гэсэн байна. Мөн харин альва чадвар, зан чанар, амьдралын сорилтуудыг давж байд итгэл олсон хүмүүс илүү доктортой, гүн гүнзгий, өөртөө итгэлтэй байдаг гэсэн байна. Тэгээд та бодоод үзье л да. Хүн илүү өөх зовлон бэрхшээл, даваа сорилтуудыг давж байж тэр өөртөө итгэх итгэл бүр улам их өсдөг. Би ийм давааг давж чадсан юм чинь дараагийн удаа энэ давааг давхад бол надаа нэг асуудал байхгүй гэж үздэг тийм. Тэгвэл гоо сайхан амжилт эд хөрөн хэрэггүй юу гэвэл бас үгүй юм аа. Гэтэ зөвхөн өөрийгөө илэрхийлэх нэг хэрэгсэл гэж ойлговол илүү тэнцвэртэй хандлах болно шүү. Биеэ арчилснаар өөртөө хүндэтгэл үзүүлж буй хэлбэр. Сайхан хувцас өөрийн өнгө төрхийг илэрхийлэх нэг хэрэгсэл. Нийгмийн амжилт нь шаргуу хөдөлмөрийн үр дүн. Гэхдээ үнэлэмжийн цорын ганц шалгуур биш юм аа. Өөртөө итгэх итгэл гэдэг нь өөрийгөө нөхцөлгүйгээр хүлээн зөвшөөрөх чадвар юм. Хэрвээ гаднах зүйлсгүйгээр ч өөрийгөө хүндэлж чаддаг, алдаа дутагдлаа ойлгож, өөртөө зөөлөн ханддаг, бусдын үнэлгээнээс үл хамааран өөрийгөө үн цэнтэй гэж мэдэрдэг бол тэр бол жинхэнэ өөртөө итгэх итгэл юм аа. Мөн өөрийн бодол, мэдрэмж, шийдвэртээ итгэж, алдаа гаргасан ч өөртөөгөө найдвартайгаар би чадна гэж итгэлтэйгээр цаашаа урагшилж чаддаг. Бусдын баталгаа зөвшөөрөлгүйгээр амьдралаа удирдах дотоод суурь нь бидний итгэл болж өгдөг шүү. Гэхдээ энэ нь та төгс байх гэсэн үг огтоосоо биш, өөртөө үнэнч байж өөрийгөө хүндлэх итгэл юм аа. За өөртөө итгэх итгэлтэй хүний онцлог шинжийг дурдвал шийдвэрээ өөрөө гаргадаг. Алдаанаас айхгүй ухаарл авч чаддаг. Хувийн хэл хязгаараа тогтоож чаддаг. Өөрийгөө буруутгахын оронд түүнээсээ суралцаж чаддаг. Бусдад уусахгүй өөрөөрөө байж чаддаг хүмүүсийг хэлдэг. За тэгвэл өөртөө итгэлгүй хүмүүсийн шин чанар нь болохоор шийдвэрээ бусдаар гаргуулдаг. Алдаан дээрээ өөрийгөө зэмлэдэг. Би чадахгүй гэдэг бодол давмгайлдаг. Бусдын зөвшөөрлгүйгээр алхам хийхээс айдаг. Амлнаа өөртөө биелүүлж чаддгүй юм биш үү? Өөртөө итгэлтэй хүн ба өөртөө итгэлгүй хүн хоёрын хооронд
Маш тод гүн гүндгий ялгаа бий. Ялгаан зөвхөн гадаад байдал, ярианы өнгө аяс бус харин сэтгэл зүй, шийдвэр гаргалт, харилцаа, хандлага, амьдралд хандах бүх чиглэл хандлагад илэрдэг. За жишээлбэл шийдвэр гаргалтан дээр өөртөө итгэлтэй хүн өөрийнхөө бодол мэдрэмжинд тулгуурлан шийдвэр гаргадаг бол өөртөө итгэлгүй хүн бусдын санал зөвлөгөөн дээр дөлдөөдөн шийдвэр гаргадаг. Хийсэн ажил нь бүтлгүүтгийм бол өөртөө итгэлтэй хүн алдаанаасаа суралцаж өөрийгөө буруутгадаггүй. Өөртөө итгэлгүй хүн нь болохоор өөрийгөө буруутгаж би чадахгүй гэдэг дүгнэлт рүү амархан ордог. Шүүмжлэл. Өөртөө итгэлтэй хүн шүүмжлэлийг зөвхөн баримт нотлохоотойгоор дэнслэн үзэж байж тэр шүүмжлэлийг хүлээж авдаг болвол өөртөө итгэлгүй хүн нь шүүмжлэл хэд мэдрэг байж би муу юм байна, би болдоггүй юм байна, би бүтггүй гэсэн байдлаар шүүмжлэлийг хүлээж авдаг. Зорилго тэмүүлэлээр өөртөө итгэлтэй хүн нь айдастай байсан ч зоригтойгоор алхам хийдэг. Өөртөө итгэлгүй хүн нь эрсдлээс дутдаг. Би бэлэн биш байна. Би нэг арай хийж чадах болоогүй гэж өөрийгөө хойш тавьдаг. Харилцаан дээр болохоор өөртөө итгэлтэй хүн нь хүндлэлтэйгээр өөрийн бодлыг илэрхийлдэг болвол өөртөө итгэлгүй хүн таалагдах гэж хит зөөлөн эсвэл өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Хил хязгаар тогтоох дээр бусдад харилцаан дээрээ өөртөө итгэлтэй хүн нь болохоор үгүй гэж хэлэх чадвартай, өөрийгөө хамгаалдаг. Ямар зүйлийг ярих уу, ямар зүйлийг ярихгүй бай гэдгээ мэддэг бол өөртөө итгэлгүй хүн нь хит их ачаал авч өөрийн хэрэгцээгээ золиослж чадахгүй байсан ч гэсэн чаднаа гэж бусдад хэлжтэй өөрийгөө стресстүүл зовоотой хүмүүсийг хэлдэг юм байна. Гадаад дүрх биеэ авч аваа байдал нь өөртөө итгэлтэй хүн өөртөө итгэж амар тайван зоригтой алхаан ч гэсэн 50% харцсан ч гэсэн тэнгээр хүний царай руу хараад ярьж мэндэлж чаддаг урам зоригтой хүмүүсийг хэлдэг бол өөртөө итгэлгүй хүн нь болохоор харцтайгуур өөрийнхөө юу хэлэх байгааг илэрхийлж чаддаггүй, сандарсан, эргэлзсэн, доошоо харсан байдалтай байж болдог. Тэгээ өөрийн үн цэнийн талаар болохоор өөртөө итгэлтэй хүн нь болохоор өөрийгөө үн цэнтэй хүн гэж дотроосоо мэдэрдэг болол өөртөө итгэлгүй хүн нь намайг хинж тоохгүй, би бол хинж биш, би тийм ч үн цэнтэй биш гэдэгтээ итгэлтэй байдаг гинэ. Тэ ингээд дуртаад ах юм бол өөртөө итгэлтэй болон өөртөө итгэлгүй хүмүүсийн ялгаа маш их тодорхойлогддог. Бидний нийгэмдэр ч гэсэндээ өөртөө итгэлтэй хүнд ямар дутагдал байсан ч гэсэндээ тэр хүмүүсийг хүлээн зөвшөөрөх нь амархан байдаг шүү дээ. Гэтэл өөртөө итгэлгүй хүмүүсийг хараа хүмүүс ямар харцдаг бэлээ те? Энэ нэг доошоо харсан доожоогүй юм гэх мэтчлэнгээр харж харцдаг. Жишээлбэл ажлын байран дээр өөртөө итгэлтэй хүн би энэ ажлыг өмнө нь хийж байгаагүй ч одоо сурах чадвартай тул үүнд оролцъё гэдэг бол өөртөө итгэлгүй хүн нь би чадахгүй байх, намайг шүүмжлэх байх, би оролдож үзээж ч хэрэггүй байх, үүнийг угаасаа хийж чадахгүй гэсэн төлөв байдалтайгаар хүлээж авдаг. Тэгвэл харилцаан дээр өөртөө итгэлтэй хүн нь надад энэ нөхцөл байдал одоо ингээд хэдийгээр духгүй байсан ч гэсэндээ хоёулаа ярилцъя, ив зүгээ олъё гэж хэлдэг бол өөртөө итгэлгүй хүн нь болохоор тэр намайг гомдоосон, би дуугүй бай, би бас ахаад өөр юм яриад буруу юм ярьчих байх, би гологдчих байх, энэ харьцаа улам муудах байх гэж бодоод тэр харилцаагаа ингээд зүгээр л дуугаа байж өөрөөгөө ингэж хайт хийж нуугдаж авч үлдэх орлоготой байдаг. Тэгээ өөртөө итгэх итгэл нь тодорхой наснд гинт бий болдоггүй
зүйл бөгөөд харин ялхас үеэс эхлэн насны турш бүрэлдэхүүн тогтчиж өсөж хөгжиж байдаг сэтгэл зүйн зан чанар юм а. Гэхдээ хүний хөгжил твшлийн үйлчлэлээр суйрлан өөртөө итгэх итгэлийн суурь хизээ тогтож эхэлдэг вэ гэдгийг ярилцаж эхлэе. 0-3 нас бол одоо хамгийн чухал үе гэж боддог. Өөртөө итгэх итгэлийн суурийг тавьдаг. Энэ үед хүүхэд хангалттай анхаарал, халамж, хамгаалалт авч өссөн бол гадаад орчин өөртөө ээж авдаа асран хамгаалагчдаа итгэж чаддаг. Тэгээ энэ хүмүүс намайг хайрлаж хамгаалах юм байна гэдэг бол одоо энэ үед болохоор эдгээр хэрэгцээнүүдийг авч чадаагүй болвол гадаад орчин аюултай, хорвоод дэлхийн ертөнц аюултай. Би хүнд ч найдаж болохгүй юм байна гэсэн итгэл үнэмшлийг авдаг юм байна. Тэгээ цаашлал 3-6 наснд өөрийгөө илэрхийлж одоо эргэлзээгээ тайлж эхэлдэг үе гэж байгаа. Хүүхэд нь болохоор өөрөө бие даан юмыг оролдож сурж байж илүү хөгждөг. Яг үүнтэй адилхан том хүн ч гэсэндээ өөрөө бие дааж, оролдож, аливаа зүйлийг хийж, унаж, босож байж бас хөгжиж ирдэг. Хэрвээ би чадахгүй, би ийм ч юм хийж чадахгүй, тэгж чадахгүй гэж хойш суугаад ах юм бол ямар нэгэн зүйл шалтгаан тавиад суугаад ах юм бол байгаа байдлаасаа огтхонч дээшилж чаддаггүй. Яг л тэр байгаа байрандаа байж, өсөж, дэвжиж, сурч чаддаггүй. Хэрвээ энэ 3-6 наснда хүүхдийнхээ үйлдэлт нь чи чадна. Миний охин чи ийм юмыг чадчихжээ шүү. Миний хүү чи ингэж чадчихжээ шүү. Ямар мундаг юм бэ гэж урамшуулж ах юм бол тэр итгэл нь улам гүнзгийрч бат суурь нь дараах суурь нь тавигдаж эхэлдэг. Хийсэн зүйл болгон дээр нь чи чадахгүй юм байна. Энэ 83 ямар 5 настай юм байж 6 настай юм байж ийм юм хийж чадахгүй, тэгж чадахгүй гэж байнга загнаж, шүүмжилж хийж байгаа юм үл хайхарах юм бол эдгээр итгэл нь болохоор нурж эхэлдэг. Дараагийн үе нь болохоор 6-аас 12 нас. Одоо үүнийг болохоор амжилт ба бүтлгүүтлийн үе гэж нэрлэдэг байгаа. Эрик Эриксоны хөгжлийн онолоор болохоор хүүхдийн нийгмийн хүрээнд өөрийгөө сонирхож эхэлдэг үе буюу сургууль, багш, найз нөхөдийн хүрээнд, нийгмийнхээ хүрээнд өөрийгөө амжилттай хүн гэж одоо харж нотолж эхэлснээр нийгэмдэх байр сууриа улам батжуул, өөртөө итгэх итгэллэх дараах үе шатнд илүү бат суурьтайгаар тавигдаж эхэлдэг. Нийгэмд гараад хэрвээ ээж аавар нь өсөж байх явцад нь хүүхдтэй чи чаднаа, миний хүү болно, нийгэмдэр гарч чадна, хороо ертөнц бол аюулгүй, ийм сайхан газар гэдгийг мэдрүүлж чадсан тохиолдолд энэ хөрсөн дээр суусан хүүхдүүд нийгэмдээ гараад илүү амжилттай, тэгээ илүү бусад хүмүүсээс ингэж дэмжлэгийг авч чаддаг болвол өөртөө итгэлгүй хүүхдүүд нь одоо тэр итгэх итгэлээ олж авч чадаагүй хүүхдүүд нь болохоор би нэг л тийм дутуу юм байна, би чадахгүй юм байна, би онц сурч чадахгүй, би эдгээр хүүхдүүдийн хийж байгаа зүйлсийг хийж чадахгүй гэсэн бодол болон сэтгэл санааны тийм хэв маяг тогтцдог. Тэгээд дараагийн үе шатлал нь 13-аас 18 насны үе бөгөөд би хүний үнэлэмж дүр төрхөө бүрэлдүүлэх үе гэж үздэг бөгөөд би эндээс би хэм бэ, би юу чаддаг вэ гэсэн асуултууд тодорч гарч ирнэ. Өөрийнхөө үнэлэмжийг, үн цэнийг, чадвар, боломжийг ухамсарлаж эхэлдэг. Тэгээд тэгснээрээ одоо тухайн хүүхэд илүү амжилттай хийх гэж байгаа зүйлдээ итгэлтэйгээр олж чадж нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олж чадах уу юу гэдэг нь харагдаж эхэлдэг. Тэгэхээр хүүхдийн өсөж яваа үе шат бол хамгийн чухал. Тэгээ
Хэдийгээр та багадаа одоо эдгээр хайр халамжийг авч чадаагүй тийм байх юм бол санаа зовлтгүй шүү. Учир нь өөртөө итгэх итгэлийг болохоор хэдийн насанд ч гэсэн авч болдог. Үүний тулд та сэтгэлгээнийхээ хэв маягийг өөрчлөх хэрэгтэй. Тэгээд дотоод хүнтэйгээ байнга ярилцаж түүндээ урам өгөх хэрэгтэй. Чи чаднаа, болноо, бүтнэ гэдэг үгийг байнга хэлж тэгээд тэр яагаад болохгүй бүтггүй байгаа гэдэг зүйлээ өөрийнхөө дотор хүн буюу дотоод хөвгттэйгээ ярилцсан. Тэгээд алдаа оноо хийсэн ч гэсэндээ түүнээсээ суралцаж одоо чадна гэсэн зорилготойгоо дараагийн ажлыг нөгөө нэг эхлүүлж чаддаг байх хэрэгтэй. Тэрийг бол бүр ингээд толгойдоо суулгачих хэрэгтэй. Хүн алдаж болно. Хүн төгс биш учраас алдах гэж ирсэн. Алдаа гэдэг бол зөвхөн бид нарыг суралцуулах, хөгжих үе шатны нэг хэрэгсэл гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй байдаг. Тэгээд өөртөө байнга сайхан үг хэлж амлалтууд тавина түүндээ хурж багаар хурж эхэлнэ. Жишээлбэл за би өнөөдөр 7 цагт босно гэж өөртөө амласан бол 7 цагтаа босох юм бол та багаар улам тэр итгэх итгэл чинь би ийм жоохон зүйлийг хийж чаддсан юм чинь дараагийн удаа би энэс том зүйлийг хийж чаднаа гэсэн итгэл багаар төрж эхэлдэг. Гэхдээ энэ мэдээч хэрэгтэй танд одоо шууд ингээд огцом ингээд амар 9-10 цагт босдог байснаа 7 цагт босно гэж шилжүүл болохгүй. Багаар өөрийнхөө чадах хэмжээндээ одоо тэр амлалтуудыг өгөөд биелүүлэх хэрэгтэй. Дараагийн нэг өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл нь болохоор дотоод яриагаа өөрчлөх хэрэгтэй. Бид нар дотооддоо дандаа өөртөө муухай үг хэлдэг, би бүтэлгүй хүн, би бүтэхгүй, би чадахгүй, намайг хүмүүс шүмжлэн гэдэг одоо дотоод дуу хоолойгоо алга болгох хэрэгтэй. Үүнийхээ оронд би алдаж болно, гэхдээ би сурж хөгжиж бас чадна. Би надад суралцах орон зай би бол төгс хүн биш учраас энэ алдсан алдаан дээрээ харин яаж суралцах уу гэж дотроо бодож тунгаах хэрэгтэй. Тэгээ өөртөө найдаж би чадна, би хүрнэ, би өөртөө итгэж байна гэсэн үгнүүдийг байнга хэлэх. Тэгээд дотоод хүнтэйгээ өөрийнхөө тэр болохгүй бүтггүй гэж яриад байгаа тэр сөрөг утгатай үгсийг дандаа эргээр хэлж ярьж ойлгуулъя. За дараагийнх нь 3 дугаарт өөрийн үн цэн давуу талаа байнга бичих. Би одоо ямар авьяастай билээ. Надад ямар нэгэн чадвар байдаггүй, сайн чадвар байдаггүй. Үгүй юу гэдгээ сайн бичиж тэмдэглэж бичнэ. Мөн үүний хажуугаар өөрийнхөө сул талыг бичнэ. Надад ямар сул тал байдаг вэ гэдгээ бичнэ. Тэгээ сайн сул талуудаа бүгднийг зэрэгцүүлж бичиж агаад эдгээр зүйл чинь намайг бүрдүүлж байгаа хүчин зүйл юм аа. Би энийг бүр багасаа бараг 0-аас одоо хүртлээ энэ нас хүртлээ бүгднийг нь олж авсан учраас би эдгээрийг муугийн муу байна гэд үгүйсэхгүй, сайн нь бас сайн байна гэд хит дулдахгүй, харин ямар зан чанар дээр илүү хөгжүүлж би ямар нэгэн өөртөө зорилго тавьж байгаа бол тэр зорилготойгоо уялдуулах вэ гэдэг зүйлээ хараад түүнээсээ дүгнэлт хийгээд одоо хэрвээ бас хитрхи тийм сандраад хурдан хийчих гээд байдаг бол тэр чинь нэг талаар сайн зүйл бас бусад удаан хийдэг хүмүүсийг бодох юм бол тэр нь давуу тал болчихж байгаа. Тэр нь ямар ажлын байран дээр илүү зохицох бэлээ. Хэрвээ удаан болвол та бусад тэр сандарч тэгж хурдан хийх гээд газ ямиг амжуулахгүй дутууд улмыг хийдэг хүмүүсээс илүү та юмд илүү наривчлалтай түүнд цаг гаргаж бодод тунгаад юм бэ. Тэгвэл энэ зүйл нь надад ямар бас давуу тал болдог вэ? Ямар байдалтай, ямар ажлын байр, эсвэл
миний ямар мөн чанарт илүү сайн бай гэдэг зүйлийг илүү хөгжүүлэх бас хэрэгтэй байдаг. Дөрөвт нь болохоор харьцуулалтаас ангижуул. Ялангуяа ойр дотныхон найз нөхөд, мөн ангийн найзууд, хамаатан садан гээд бүхэл харьцуулалтаас аль болох ангижрахыг хичээгээрэй. Энэ харьцуулалт гэдэг зүйл чинь биднийг дотроос нэгдэж байдаг. Энэ учир нь бидний ихэнх нь багтаа маш их харьцуулагдаж байсан болов уу гэж би боддог. Энэ айлын хүүхэд ийм байхад чи өөрийгөө хар. Танай ангийн бүх хүүхдүүд ийм байхад чи л ганцаархнаа ийм байж гэдэг юм уу те. Энэ нь өөртөө маш их сөрөг энергийг бий болгож байдаг учраас аль болох харьцуулалтаас зайлшгүй. Ялангуяа сошиал медиа дээр хит их төгс төгөлдөр хүмүүсийн зураг, хөрөг, тэр байгаа байдлыг ингэж харж ажигласнаар би л болохгүй байгаа юм байна. Би л муу явж байгаа юм байна гэсэн бодлыг төрүүлдэг учраас аль болох өөрийгөө харьцуулалтаас зайлсхийх хэрэгтэй. Тэгээ нэг үгээр хэлбэл сошиал медиа дээр даахгүй байхыг хэс төгөлдөр хүмүүсийг бас даахгүй байвал бас өөрт бас их нэг 50 амгалан мэдрэмжийг өгч байдаг. Тэгээ бас за 5 дугаарт нь үгүй гэж хэлж сурах. Хэл хязгаараа тогтоох. Тааламжгүй ярианаас өөрийгөө хурдан авч гарах. Тэгээд үгүй гэж хэлж сурах. Үгүй гэж хэлснээрээ өөрийн цаг зав, эрч хүч, тав тухайг маш сайн хамгаалж эхэлдэг. Тэгээд бусдын хүслийг биелүүлэх гэж байна гэж өөртөө стресс удаж, тэгээд тэр байхгүй цаг, тэр хамаг гэрч энерги, цаг хугацаа, тэгэл цаашлаад мөнгө төгрөгөө өгөрж байгаа бол та яагаад эдгээр зүйлд өөрөө хүсээгүй байж заа гэд хэлсэн бэ гэдгээ маш сайн бодож үзээд тэгээд одооноос өөртөө болон бусдад үгүй гэж хэлж сурах. 6-аад нь болохоор айдастайгаа тулж зорилготой хүрэх нэг алхам хийх. Тэгээ өөртөө итгэлтэй байна гэдг нь болохоор айдгүй байхын нэр биш бөгөөд харин ч айдастайгаа нүүр тулж тэгээд зорилготойгоор айцаа даван туулах юм аа. Жишээлбэл ихтгэл тавихаас айдаг болвол тэр зүйлдээ маш их цаг зав зарцуулаад бэлдээд илтгэлээ айсан ч гэсэн тавьж үз. Шинэ ажилд орохоос ингээд эмээгээд байгаа бол эхлээ CV-гээ янзлахаас ингээд эхэлдэг. Тэгээ CV-гээ янзалж бас CV-гээ тэр компаниуд руу явуулахаас эхэл. Тэгээд ажлын ярилцлагандаа бэлдэж эхлэхээс эхлээрээ. Айдас бол бидний амьдралын үйл явцад бол байнга тохиолдож байдаг зүйл учраас үүнийг давж гарснаар та өөртөө итгэх итгэл тань улам бүр нэмэгдэж байдаг. Тийм учраас айдастайгаа нүүр тул. 7-аад нь болохоор өөрийн жижиг амжилтаа үргэлж тэмдэглэж бай. Би өнөөдөр юу хийсэн бэлээ? Би өнөөдөр юуг чадсан бэлээ гэдгээ өөртөө баталж тэмдэглэж өөртөө урам өгч сур. Ингэснээрээ би ийм жижигэн зүйлийг хийж чаддсан байна. Би ийм зүйлийг хийж чаддсан байна гэсэн итгэл үнэмшил биднэрт багаар яг тоосог шиг ингээд барилга барьж байгаа юм шиг бүрлцээр байгаад нэг мэдэхэд та жишээлбэл нилээдгүй том зүйлийг ч хийж чадхаар тийм итгэл үнэмшилтэй болчдөг. Тэгээ хамгийн сүүлийнх нь болохоор миний өөрөө ч байнга сонсдог нэг зүйл бол баттгал үгс. Өөртөө сайхан үгсийг хэлэх. Би бол төгс төгөлдөр хүн. Би өөртөө итгэлтэй. Би бол сайхан сэтгэлтэй. Би бол өөртөө хайртай гэдэг үгийг эдгээр ямар ч үг байж болно. Би үгнүүдийг байнга өөртөө байнга хэлдэг. Энэ маань надад тийм
маш том итгэл үнэмшлийг одоо бий болгосон. Би урд нь эдгээр үгийг өгсөйгтэй чи ямар хөөрхөн юм бэ? Ямар гоё хувцалсан юм бэ гэдэг үгийг сонсохоосоо ичтэй хүлээж авахаасаа ичдэг байсан бол эдгээр үгсийг сонсоод би өөрөө өөртөө итгэх итгэл маань багаар нэмэгдэж байгаа гэдэгт би итгэжэдэг. Тэгээ эдгээр үг маань одоо надад өдөртөө өөрийгөө ялж гарахаас ахгуулаад бүхий л зүйлд маань ингэж тус болдог гэж би үнэхээр итгэдэг. Тэгээд шинжлэх ухааны үүднээсээ одоо өөртөө хэлж байгаа сайхан үгс чинь таны тархины одоо шинэ нейроны замыг бий болгож гэдгийм байлээ шүү. Тийм болохоор өөртөө сайхан үг хэлж өөрийнхөө тархийг програмчлаарай. Тэгээд хамгийн сүүлд нь одоо энэ дэлхий дээр ирсэн ямар ч хүн төгс төгөлдөр биш. Одоо та ямар ч зүйлийг төгс төгөлдөр хийх гээд хэрэггүй. Тэгээд хийх гэж хичээх хэрэгтэй. Гэхдээ тэр чинь маш их алдаатай, оноотой, хэцүү даваанууд зөндөө гардаг учраас эдгээр зүйлдээ би өөртөөгөө итгэлтэйгээр урагшилж алдаа гаргасан ч энэ бол зүгээр, энэ бол окей гэж хэлээд цаашаа урагшлах тийм итгэлтэй байгаарэ. Тэгээд бүх хүмүүс хизээчтэй бүх хэмээг мэддэг, чаддаг болоод төрчөөхөө тэдгээр хүмүүс хамгийн багаас нь хамгийн доотлоос нь эхэлж сурсаар байгаад маш том амжилтанд хүрсэн байдаг шүү. Тийм болохоор өөрийнхөө үн цэнийг мэдэрч өөрийнхөө алдаа оноог хүлээн зөвшөөрж тэгээд амьдралдаа урагшлах урам зоригтой байгаарай. Тэгээд миний сувгийг subscribe хийж лайк дарсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Талархлаа. Тэгээд дараагийнхаа дугаараар иргэн уулзъя.